За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Содон тарот байна. Одоо 2026 оны ерөнхий төлөв байдал болон ажил, карьер, мөнгө санхүүгийн талаарх уншлагыг хийнэ. Тэгээ та бүхэн урт таалагдж байгаа тарот үзрөө сонгороо. 1 2 3. За та бүхний сонголтоо хийсэн гэж найдаж байна. Одоо 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За 1-р группийг сонгосон хүмүүсийн минь хувьд бол 2026 он бол маш гайхалтай жил гарнаа гэж шүү. Ерөнхийдөө одоо 2005 оноос эхэлж хийж исэн, суралцж исэн тэр зүйлээ болвол үргэлжлүүлээд явхад бол маш гайхалтай гэж байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө энэ альва зүйлийн нөгөө үр өгөөж нь болохоор 2026 онд үргэлжлээд гарах учраас хийж бүтээж исэн, зорж исэн зорилгоо нөгөө хоошин тавилгүй, шантарч суулгүй ерөнхийдөө хичээл зүтгэлээ маш сайн гаргаараа гэж байна. Тэгээд заримдаа нөгөө альва нэг зүйл нь болохгүй, бүтэхгүй ч юм уу эсвэл удаашралтай байгаа нөхцөл байдал бол харагдчихээн. Тэгэхээр нөгөө энэ дээр болохоор нөгөө тэгж айхтар их сэтгэл санаагаа хоёрдуулахгүйгээр чин сэтгэлээсээ зорьсон зорилгынхоо төлөө яваараа тэгэх юм бол асар гайхалтай ялалт ирнэ гэж байна. Тэгээд нөгөө бүх зүйл бол их сансан зүйлсээр нь бол бүтнэ. Тэгээд нөгөө хитрхи их сайхан яагаад ингэж бүтээд яваад байгаа юм болоо гэд ингээд өөрөө өөртөө итгэхгүй эсвэл одоо ингэж гайхалтай явж байгаад нэг алдах үедээ гэдэг ийм айдсаасаа салаарай гэж шүү. За яа тэгээд энэ дээр болохоор нөгөө маш гайхалтай хүч чадалаас эхлээд маш гайхалтай үр дүнгээ хүртнэ гэж байна. Тэгээд тасралтгүй л урагшлах ёстой гэсэн ийм зүйл гарч байна. Тэгээд нөгөө одоо нөгөө ялалт ирнэ гэж байна. Одоо зарим хүмүүсийн манд хувьд болохоор нөгөө ерөөхдөө нөгөө альва зүйлд болохоор итгэл зүтгэл нь жоохон шантарсан, хоошоо суудсан юм бас байгаад байна. Тэгэхээр нөгөө ялалт ирнэ, гайхалтай одоо альва нэг юм тэмцээн уралдаанч байдаг юм уу? Альва нэг зүйлд эсвэл одоо ямар ч байсан зорьсон зорилгын чинь үе таалга нээгдээд ялалт цом баяр тэмдэглэнэ гэж байна. Тэгээд нөгөө альва нэг тийм бүтээсэн, хэрэгжүүлсэн тэр зүйл дээрээ бас хамаагүй нөгөө санснаар чинь арай бага болсон юм шиг тэгэж их дутуу дундуур хүлээж авч болохгүй гэдэг тийм зүйл гарч ишүү. Тэгээд ерөнхий төлөв бол өстой маш гайхалтай байна. За одоо ингээд ажил карьерийг ямар хөө байх нь үзье.
За ажил карьер дээр болохоор зарим нэг хүмүүсийн маань хувьд болохоор ерөнхийдөө амралтын байдалтай буюу амралтаа авсан эсвэл одоогоор ажилгүй байгаа ийм хүмүүс байгаад байна. Тэгээд одоо энэ 2026 оны 1-2 дугаар сард гэхэд бол энэ ажил төрөлгүй байгаа хүмүүс маань ажил төрөлтөө болно. Одоо амралтын цаг хугацаанд дууснаа гэж байна. Тэгээд маш гайхалтай тийм өөрийнхөө ботсноос илүү дээгүүр тийм ажил төрөл олно. Тэгээд хоёргүй сэтгэлээр маш сайхан сэтгэлтэй байгаараа гэдэг юм гараад байна. Ерөнхийдөө нөгөө өмнөх жилүүдэд гэх юм уу нэг 24-5 онуудад болохоор ерөнхийдөө жоох ийм ажил карьерийн хувьд бол тийм тогтвортой биш, уналттай байсан жилүүд байгаад байна. Харин 2026 онд бол маш гайхалтай ажил карьерийн хувьд бол маш гайхалтай байж дийлэх нэ. Тэгтээ эхний одоо нөгөө энэ онд болохоор нөгөө ерөнхийдөө нөгөө ажил карьерийнхаа замналыг өөрчилж байгаа, төгсгөж байгаа хүмүүс байгаад байна. Тэгээд бол энэ дээр бол огт санаа зовох шаардлагагүй шүү. Ерөнхийдөө одоо ингээд ажил карьерийнхаа ямиг бол одоо төгсөж байгаа, ажлаасаа гарч байгаа, ажлаас сольж байгаа ийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө хитрхи их санаа сэтгэлээр уналгүй маш их аривч шимэгч байгаад цаашаах тэр ажил төрөл карьерийнхаа замналыг зөв болоорой, зөв чиглүүлээрээ өөрийнхөө сэтгэл санаа бүх тэр юу гэж захиж яаж байгааг бол өөрөө бол маш сайн шийдвэрээ гаргаараа. Түүнээсээ бусдын үгээр ороод ч гэдэг юм уу одоо эн чин чам тохирохгүй ихгүй тэхгүй гэдэг юмыг ерөөсөө огт сонсох хэрэггүй. Өөрөө ялалтаа авчирнаа гэж юм. Ирч хүчээ олж авнаа. Одоо байгаа газар нь болохоор зарим нэг хүмүүсийн хувьд бол маш тийм таагүй одоо энерги сорсон, үнэлэгддэггүй. Тэгээд нөгөө хүрээлэл маш их тийм таатай бус байгаад байна. Хүрээлэл маш таатай бус байгаа учраас энэ ажил албаа сольж байгаа хүмүүс маань ерөөсөө огт санаа бүү зовоороо гэж шүү. Тэгээд нөгөө өөр ажил албаа болоод яг өөрийнхөө үзэл бодлоор, өөрийнхөө чадлаар ингээд бүх альва үйлээ хийгээд явхад бол маш их дэлгэр байх нэ. Тэгээд одоо нөгөө түрүүн хэлсэн одоо ажилгүй байгаа хүмүүс маань ажил төрөлд ороод хоёрдугаар сэтгэлээр зүтгэхэд үр шимээ өгөөж хүртэн. Харин ажлаа сольж байгаа хүмүүс маань ерөөсөө тэгж сэтгэлснээр ундах, тунах хэрэггүй гэдэг юм гарч шүү. Ингээд ялалт ирнэ гэж байна. Өгөөж хүртнэ гэж байна. За 2026 онд болохоор мөнгө санхүүгийн хувьд болохоор 4 группийнх маань ямар хөө байх нь харъя.
За ерөнхийдөө мөнх санхүүгийн хувьд бол ер нь маш тааламжтай байна. Одоо нөгөө эндээс мөнгө олох уу, тэндээс ч мөнгө олох уу гэдээ ингээд хоёрдмал сэтгэлээр нөгөө тал бүрлүү зүтгэх юм байна. Тэгээд ерөнхийдөө бол мөнх санхүүгийн хувьд бол боломжийн бүр айгүй сайн гэж бол хэлэхгүй. Гэхдээ маш боломжийн байна. Харин мөнгө төгрөгөө үргэлгэн бөгөөд бусдад зээлүүлэх шаардлагагүй жилэн биш шүү та бүхний хувьд. Одоо ерөнхийдөө нөгөө өмнөх онуудад 25, 24, 23 ч гэдэм үү эдгээр онуудад болохоор ерөнхийдөө өөрөөсөө мөнгө төгрөгөө бүгдийг зээлүүлсэн барьсан, буцаа завж чадаагүй. Тэгээд нөхөрлөл сэвтсэн мөнгө төрхтэй холбоотой асуудлаас болоод ерөнхийдөө нэг нөхөрлөл сэвтсэн гэдэг юм байгаад байна. Тэгээд маш их хичээл зүтгэл өрсөлдөөн дундаас гарч ирнэ. Тэгээд ерөнхийдөө нөгөө хоошоо сууж болохгүй шүү. Ядарч байна, ингэж байна, тэгж байна гэд нөгөө альва зүйлээс хоошоо суух хэрэггүй. Тэгээд ерөнхийдөө энийг ч ав, тэрийг ч ав, эндээс ч тэг, тэндээс ч тэг гэд маш олон тийм гайхалтай санаанууд орж ирнэ. Мөнх санхүүгийн тал дээр боломжууд орж ирнэ. Тэрийг харин зөв ашиглах шаардлагатай шүү гэж байна. Ерөнхийдөө жоохон хоошоо суучих гад за энэ ч худлаа байлгүй дээ. Энэнийг ч ингэж юу байх вэ гэд ингээд хоошоо суугаад иж болохгүй. Орж ирсэн боломжийг маш гайхалтайгаар сайхан төгс эргүүлж чадахыг бол та бүхэн бол ерөөсөө ямар ч алдагдaltaгүй явнаа гэж шүү. За 2026 онд болохоор анхаарах асуудлыг нь харж өгье. Юун дээр анхаарах ёстой вэ? Хий хосон мөрөөдөх одоо зүгээр сууж байгаад гэх юм уу бие амрыг харж байгаад бүх асуудлаа шийднэ гэж бодож болохгүй. Хичээл зүтгэлээ маш сайн гаргаараа. Та хэр сайн хөдөлмөрлөхөөр байна. Тэрнээс шалтгаалаад үр өгөөж нь маш гайхалтайгаар ирнэ гэж байна. За ерөнхийдөө 2026 оны ерөнхий төлөв байдал 1-р группийнхаа маань хувьд ингэж гарч байна. За та бүхэндээ баярлалаа. За ерөнхийдөө 20-р группийн минь хувьд болохоор 2025 оны одоо нөгөө болохгүй бүтэхгүй байсан альва зүйл ерөнхийдөө болвол төгсгөл болно гэж байна. Одоо ерөнхийдөө жоохон маш алдагдaltaй
байгаад исэн хүмүүс байгаа байх энэ группт. Тэгээд нөгөө бусдаас тусламж дэмжлэг авахаас ерөөсөө бити зайлсхий. Тусламж дэмжлэг авах шаардлагатай хүмүүс байгаад байна. Одоо ерөнхийдөө ингээд алдагдaltaа юм уу? Ерөнхийдөө иймэрхүү байгаад байх юм бол одоо ажил албач байдаг юм уу? Бизнес байдаг юм уу? Тэр сурж байгаа сургууль соёл байдаг юм уу? Ерөнхийдөө нэг жоохон сэтгэл дундуур хүмүүс байгаад байна. Тэгэхээр тэрийгээ нөгөө замналаа жоохон солиод үзвэл яадаг юм бэ гэдэг мессеж байна. Тэгээд нөгөө маш их тийм гомдомтгой гэдэг юм уу? Эсвэл одоо өөрийнхөө нөгөө авах ёстой байсан үр өгөөжийг бусдад алдсан. Ер нь бусдад алдчих гад идэг төрлийн хүмүүс ер нь 2 дугаар группийг сонгосон байгаад байна. Тэгээд ерөнхийдөө өөртөө жоохон итгэл төгс. Тэгээд нөгөө одоо яг байгаа өөрийгөө нэг жоохон өөрчлөөд үзээсэй. Хэрвээ тэгж өөрчлөгдөж чадах юм бол нь маш гайхалтай үр өгөөж ирнэ гэж байна. Тэгэд яагаад ерөөсөө өөртөө итгэлгүй байгаад байна вэ? Өөртөө итгэлгүй, алдагдал ихтэй ингээд яваад ирсэн байна. Тэгээд одоо яг нэг одоо оны эхний уйлралд болвол ерөнхийдөө жоохон аливаа зүйл жоохон яривхтэй төвхтөө байж магадгүй. За тэгээд 4-5 сар хүртэл энэ маань үргэлжлэхийг бас магадгүй шүү. Харин хагас жилээс буюу 6 дугаар сараас эхлээд маш гайхалтайгаар бүх зүйл чинь маш гайхалтайгаар эргэлт болно гэж байна. Одоо нөгөө хүлээсэн минь талаар болсонгүй шүү гэдэг шиг маш гайхалтай эргэлт гарч ирнэ. Одоо эхний 5 сар бол ер нь тэгж сансан бодсноор нь юм бүтэхгүй, биелэхгүй байна. Гэхдээ 6 дугаар сараас эхлээд ерөнхийдөө байдал бол маш гайхалтайгаар гигэн сайхнаар иргэнэ гэж байна. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө тэр зүйлд маш их итгээрээ. Тэгээд маш гайхалтай сэтгэл санаа төвшин хийх ёстой юмаа хийцэн, авах ёстой өгөөжөө хүртцэн, хүртээд эхэлсэн, цаашаах замнал нь бүр гэрэлтэй гэгээтэй болцсон. Одоо нэг 2-3 юмнаас сонголт хийх. Альнаас нь яах вэ? Алийг сонгох уу? Аль нь илүү надад ашигтай байна гэдэг байдлаар маш гайхалтайгаар тийм үр өгөөжөө дагуулсан замнал ирэх юм байна. Тэгээд ерөнхийдөө эхний 5 сар болвол бити их сэтгэлээр унаараа. Тэгээд өөрийг нэг жоохон өөрчлөөд үзээч гэдэг тийм юм бол маш их давмгай гарч ирээд байна шүү. За ерөнхийдөө байдал юм байна. Одоо болохоор ажил карьерийг үзье. Ажил карьерийн төлөв байдал 2026 онд маань ямар байх нь вэ? За ажил карьерийн хувьд болохоор ерөөсөө маш гайхалтай байх нэ. Энэ жил бол маш гайхалтай байх нь. Зүгээр л ялалт альва нэг тийм өөрийн чинь эсрэг гэдэг юм уу? Өөрийн чинь эсрэг одоо буруутгал зүтгэлийг яриад байдаг ч гэдэг юм уу? Эсвэл нэг тийм хүрээллийн энерги тарахгүй хүмүүсийн эсрэг бол баттай зогсож чаднаа гэж яллагдахгүй, өөрийгөө бас хамгаалах, барих тэр бүх юмаа ингээд маш чимба баримттайгаар байлгах ёстой юм байна. Тэгээд хит бардамнал бас байж болохгүй шүү гэж байна. Яхахгүй одоо нөгөө дандаа одоо өөрийн чинь зөв байна гэж юу байх вэ гэж байна. Нэг удаадаа бол
өөрийн чинь алдаа дутагдал байсан байгаа. Тэрийгэ хүлээн зөвшөөрөөд цаашаа алхах хэрэгтэй гэж байна. Тэгээд тэр алдаа бол нэг тийм айгүй тийм том нүсэр алдаа биш. Харин ч одоо өөрийнхөө алдаа ч юм уу, буруу утгал ч юм уу тэрийгэ хүлээн зөвшөөрөөд цаашаа ингээд бүр илүү нэгт нямба яваарай гэдэг мессеж гарч ирж байна шүү. Тэгээд ажил карьерийн хувьд болохоор нөгөө энэ ажлаа болох уу, яах уу гэдээ эргэлзэж байгаа хүмүүс бас байгаад байна. Тэгэхээр эргэлзэж байгаа болвол эргэлзэх шаардлагагүйгээр энэ албаа солиод тэгээд эргээд маш гайхалтай тийм ажил албыг эхлүүлж чаднаа гэж байна. Өөртөө жоохон ихтэй баймаар юм байна гэж шүү. Зарим нэг хүмүүсийн хувьд бол тэгээд энэ нөгөө магадгүй энэ ажил төрөлгүй байгаа хүмүүс үзэж явах юм бол одоо өөртөө итгээ. Одоо ингээд яг хийх ёстой ажил чинь яг энэ оны 1 сараас эхлээд өөрөө чинь хүлээж гинэ гэж байна. Тэгэхээр ингээд нөгөө өөрийгөө цэнэглээд бэлтгэлтэй байж явах хэрэгтэй гэж шүү. За ажил карьерийн хувьд бол ийм байна. Одоо мөнгө санхүүг нь харъя. За мөнх санхүүгийн хувьд бол өстой үнэхээр гайхалтай жил болох нэ. Өстой үнэхээр гайхалтай. Өстой ярилтгүй гэдэг шиг өстой үнэхээр ярилтгүй тийм сайхан жил болох нэ. Тэгээд одоо энэ нөгөө магадгүй бизнесээ өргөжүүлэх гэдэг юм уу? Эсвэл бизнес эхлүүлэх гээд одоо банк санхүүгийн байгууллагаас ч гэдэг юм уу, хувь хүнээс ч гэдэг юм уу, мөнгө төгрөгийн туслан дэмжлэг авах гэж байгаа, зээл авах гэж байгаа хүмүүсийн маань зээл юм нь одоо бүх юм нь ингээд сайхан бүтнэ. Тэгээд харин энийгээ маш сайхан юу яа чадна. Дэлгэрүүлж чадна. Өгөөж өгнө гэж байна. Ерөөсөө айлтгүйгээр бодсон сансан юмаа хийгээрээ. Тэгээд одоо нөгөө юу бодож байна? Ямар санхүүгийн эрхчлөөнд хүрэхийг хүсэж байна? Яг юу хийхийг хүсэж байна? Яг тэрэн лугаа ингээд зөрөгтэйгээр ороо гэж байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Ерөөсөө санаачилх юм байхгүй. Одоо магадгүй нөгөө нэг ажил карьерийн хувьд жоох хөндлөлтөнд ороод за болидоо хувийн юмаа хийя гэж одоо шийдээд эргэлзээд ингээд байж байгаа хүмүүс байгаа бол бас дээр нь одоо нөгөө өөрийнхөө үйл хөдлөх одоо барьцаанд тавиад юм ихлүүлчихвэл яах болоо гэд бас ингээд эргэлзэж байгаа хүмүүс байгаад байна. Одоо ерөнхийдөө жоохон уналтын эдийн засгийн уналтын жил байгаад байна. Яах болоо гэд ингээд эргэлзээд суугаад ээж болохгүй гэж байна. Ямар ч байсан санхүүгийн хувьд бол өстой энэ 26 он бол маш гайхалтай жил байх нэ. Үнэхээр гайхалтай. Баяр хүргэе 2 дугаар группийнхандаа. За ингээд 3 дугаар группийнхаа уншлах оръё. За 3 дугаар группийн маань ерөнхий төлөв байдал 2026 оны ерөнхий төлөв байдлын мөрхөөр харъя.
За 3 дугаар группийнхний хувьд маань ерөнхийдөө ажил амьдралынхаа балансыг тэнцвэржүүлээрэ гэдэг юм гарч байна. Тэгээд нөгөө ерөнхийдөө хит одоо өстой шинэ ондоо өстой ингээд өгөн тэгээд өгөн налаад өгөн нидаад өгөн гэд альва юм лөө ингээд дайрж орох бус яг үнэн зөв замналаа олоороо гэж байна. Буруу зүйл рүү ерөнхийдөө нөгөө заст би яг л энийг чадчихна, яг л энийг ингэн гэд буруу сонголт хийх үү дээ гэдэг анхааруулга гарч ирж шүү. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон хүлээсэнд орцсон гэж хэлнэ. Одоо нөгөө ажил улсынхын юм бүтэмжгүй юм шиг одоо 2005 оны тэр их одоо хүлээсэнд орсон юм шиг тэр юм нь одоо ерөөдөө 2006 оныг жоохон дамж үргэлжлэх гээд байгаа юм байгаад байна. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө бодолтой болгоомжтой дотроо бодолтой дорой сүртэй гэдэг шиг альва зүйлдийг жоохон анхаарч хандах хэрэгтэй юм байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө маш их тэмцэлтийн дунд юу яана маш их юм тэмцэлтийн буюу одоо нөгөө тэмцэлтийн гэдэг нь болохоор сөрөг талаараа биш шүү. Маш их юм дайчин одоо тэмцээн боллоо нэг үгээр тайлбарлавал тэмцээнд орлоо гэхэд одоо 30 хүн уралдахад нэгэн төрүүлдэг штэ. Яг тэрэн шиг л тэр 30 хүн уралдаж байгаа юм шиг тиймэрхүү тийм тэмцээнд орж байгаа юм шиг ерөнхийдөө жоохон өрнөлтөө явагдах юм байна. Ер нь 11 сарыг дуустал ер нь жоохон өрнөл ихтэй. Тэгээд жилийн дунд үед бол ерөнхийдөө жоохон буруу шийдвэр гаргаад юу яачих вэ? Жоохон анхаараарай. Дунд хэсгээр нь жоохон анхааралтай баймаар юм байна. Тэгээд ирч хүчээ ерөнхийдөө энерги ирч хүч одоо тэр альва бүх зүйлээ жоохон сар балансыг тэнцвэрлжүүлж яваарай. Одоо нэг сарда бүр амар дайчин байчаал 2 сарда жоохон нурмаагаад шиг тийм үү 3 сарда ингээд нэг жоохон хүч чадлаа ер нь тэнцвэржүүлж явах ёстой. Тэгжээж ерөнхийдөө 2026 он маань үр өгөөж өгнө гэж юм. Ерөнхийдөө жоохон өрнөлтөө тэмцэлтэй өрнөн гэхдээ үр өгөөжөө болвол маш гайхалтайгаар буцааж өгнө гэж юм. Тэгээд нөгөө өөртөө хэрэгцээгүй зүйлээс жоохон хол баймаар юм байна. Өөрийнхөө үр өгөөж юмыг бусдад алдах вэ? Үр өгөөжөө нөгөө бусд нь одоо өөрийн чинь хүртэх ёстой үр өгөөжийг хүртээд яваад байдаг. Өөрөө болохоор нөгөө наан ингээд нэг жоохон хоосон хоцорчих гээд байгаа ч юм уу нэг тиймэрхүү юм байгаад байна. Тэгэхээр нөгөө маш их сайхан дотроо бодолтой дорой сүртэй байгаараа тэгтээ 2026 он болвол маш гайхалтай өгөөжөө өгнө. Тэмцэлтийн дунд тэмцэлтэд л байгээд байгаа юм бол биш. Тэгтээ маш их дотроо бодолтой байна шүү гэдэг тийм анхааруулга мессеж бол яхахгүй гарч ирж байна. Тэгээд нөгөө юм хүлээсэнд орсон байгаа энэ зүйлээ бол ерөнхийдөө юу ямар юм бэ? Тавьж явуулах, өөрийгөө чөлөөлөх. Тэгээд нөгөө миний л юм бүтдгүү штэ угаасаа ингэж байгаа л ийм болчдөг байхгүй юу гэд ингээд хүн нөгөө юу дуудана тэр нь биелэлээ олно гэдэг шиг өөрийнхөө амаар ярьж байгаа зүйлээ ч гэсэн маш гайхалтайгаар эгийн сайхнаар солио гэж. Тэгээд ингээд одоо бас нөгөө ажил албанда гэдэг юм уу амьдралдаа одоо бусад хүмүүстэй харилцаанда ерөнхийдөө жоохон зүтгэл гаргамаар юм байна. Ерөөсөө зүтгэл дутаад байдаг гэж шүү. За юу маш гайхалтай зүтгэл гаргах юм бол 2026 он бол маш гайхалтай үр өгөөж өгнө гэж байна. Тэгээд одоо нөгөө эхлүүлсэн урагшлахгүй байгаа зүйлээ ерөнхийдөө
тавьж явуулаад дахин эхлүүл яадаг юм бэ гэдэг мессежийг бас хэлж шүү. Тэгэхээр сайн бодолцож үзэх хэрэгтэй. За одоо ингээд ажил карьерийн харъя. За ажил карьерийн хувьд болохоор ерөнхийдөө бол маш гайхалтай жил болно гэж байна. Хамгийн гол нь өөрөө өөрийнхөө хүч чадалд итгээд өөрөө өөрийнхөө хийх ёстой юмыг өөрөө 100% биш юмаа гэхэд нэг 80-90% та гүйцэтгэлтэй байх хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө бусдын чиглүүлэхэнд дор эсвэл энийг л хий гэж яах, хийл гэвэл хийдэг, хий гэхгүй бол хийдгүү ч юм уу. Эсвэл дандаа нөгөө бусдын хараар нөгөө хийцгүрч суудаг гэлчүүл гомдох үедээ ерөнхийдөө жоохон ажил карьер дээрээ хичээл зүтгэл юмаа гаргаад өөрөө бол маш гайхалтай хүч чадал бол байгаад байна. Гэхдээ хийх сонирхол алга гэж байна. Тэгээд хүч чадлаа гаргаад үнэн сэтгэлээсээ ингээд зүтгэлтэй байх юм бол ажил карьер дээр бол маш гайхалтай үр өгөөж өгөх нэ. Тэгээд яах вэ, нөгөө ажил карьер дээр нөгөө урсгалаараа явждаг он жилүүд байсан байна. Урсгалаараа явждаг он жилүүдийг давтаж болохгүй гэж шүү. За юу. Одоо нэг урсгалаараа ингээл болоод ингээл ажил нэг урсаал байдаг ингээл байж болохгүй. Одоо энэ 26 онд бол ажил карьер дээр онцгой анхаарч хүч чадлаа зөвхөн энэ ажил төрөл одоо бизнес юу гэдгийг тэр бүх юмдаа зориулаа гэж байна. Тэгэхгүй бол за яах вэ? Одоо нэг иймэрхүү ингээл явж явах болдгийг ингээд сэтгэл ханж болохгүй өмнөх жилүүдийнх шиг маш гайхалтайгаар зүтгэх юм бол үнэхээр гайхалтай өр өгөөж өгнө. Тэгээд ажил албаныхаа хүрээлэл дээр болоод хувийн бизнес дээр ч юм уу одоо нөгөө нөхөрлөлөөс сэвтээх үедээ гэж байна. Нөгөө нөхөрлөлөөс сэвтээж гомдоох үедээ нөгөө айгүй сайн өөрт чинь тусдаа дэмтэй байсан хүний итгэлийг алдах үе. Энийг маш сайн анхаар гэж шүү. За угаасаа тэр хүний итгэлийг алдах шиг тийм юу байхгүй шүү дээ. Муухай зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө маш сайхан бодоорой. За ажил карьер дээр юм байна. За мөнгө санхүүг нь үзье. За мөнгө санхүүгийн тал дээр бол маш гайхалтай жил гарна гэж. Тэгэхээр гайхалтай. Маш гайхалтай жил гарна. Мөнгө санхүү бол маш доктортой байна. Тэгэхдээ одоо зөвхөн өөрөө олоод авах биш. Бусдад бас нөгөө багхан зэргийн үр өгөөжөө бусдад өгөөрөө гэж байна. Бусдтайгаа хуваалцах юм бол нөгөө маш гайхалтай. Нөгөө өгчиж авдаг гэдэг шиг их гайхалтай байх юм байна. Тэгээд нөгөө за энэс илүү олох л байсан штэ. Тэн дээр л тэгээд алдчихлаа. Энэ дээр л ингээ алдчихлаа. Тэгэхэд тэгдэг байж, ингэхэд ингэдэг байж гээд. Ерөнхийдөө нөгөө сэтгэл бити дундуур байгаараа. Үнэхээр гайхалтай. Энэс ч илүү цаашаа олно, өгнө. Одоо 27, 28, 29 гээд цаашаах бүх тэр юм дээр бол дэлгэр заяанд байна гэж байна. Тэгээ хамгийн гол нь сэтгэл дундуур бити байгаарай.
Тэгээд үр өгөөжөө бас бусдад хаваалцдаг байгаараа. Тэгээд нөгөө зүтгэл байж ээж одоо энэ санхүүгийн байдал нь бүр илүү дээшлэн түүнээс ш одоо ингээд нөгөө ингэчээсээ тэгчээсээ гэд ингээд бодолтой л бодоод гараа өмхэд суугаад ээж болохгүй гэж юм. Зорьсон бүх зорилголуугаа зүтгээд хийх ёстой юмаа хийгээд тэгээд ингээд үнэхээр гайхалтай болно гэж. Тэгээд нэг 5 сард гэдэг юм уу? Нэг гайхалтай зүйл тохиолдно мөнгө санхүүгийн хувьд дэр шүү. Тэгээд тэрийгээр бол ханаад зогсчиж болохгүй цаашаагаа явах ёстой гэж шүү. Тий. За мөнгө санхүүгийн байдлыг харлаа ийм байна. За энэ үртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа тараат уншилгаар иргэн уулзъя. Маш их баярлалаа.